Анхаарлаа дуулан бидэнтэй байгаа та бүхэнд баярлалаа. Манай хөтөлбөр үргэлжилж байна. Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойд тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчд зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Сүхбаатарын одон Монгол улсын гавьяат багш цолоор шагнасан юм. Түүний нэг нь Монгол улсын их сургуулийн завхан салбарт эдийн засгийн багшаар 36 жил багшилсан Жамсарнжав өнөөдөр Монгол улсын гавьяат багш цолоор шагнууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатарын одон Монгол улсын гавьяат багш цолоор шагнуулсан багш нарт боловсрол шинжлэх ухааны сайд инх амгалан шагналыг гартууллаа. Монгол улсын их сургуулийн завхан салбар сургууль 1993 онд нээгдсэн цагаас хойш 36 жил тасралтгүй багшилсан Жамсарнжав багш өнөөдөр хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагдлаа. Тэр сургуулийн ер нь анхны одон медалууд, төрийн одон медалуудын анхдагч нь бий байсан. Одоо өнөөдөр энэ гавьяат гэдэг эрх малдрыг мөн анхдагч нь болж авч байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээ хамт олондоо их баярлж байна. Тэднүүд боловсрол сурлагын эрдэмийн ажлын амжилтыг хүсье дээ. Хүн өчөөвэл заяа хичээнэ гэж үг байдаг. Тэгээ хүн өөрөө л одоо хичээж зүтгэж болно. Аль ч юмны аргил төрөх боломж байдаг шүү. Золоос минь хичээгээр урагшаал гэж хэлье. Боловсролын салбарт тасралтгүй 36 жил багшилж Монгол улсын их сургуулийн завхан салбарын анхны хичээлийн эрхлэгч захирлаар ажиллахдаа 3600 гаруй оюутан залууст онлын хичээл зааж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргасан байна. Тэдгээрийн дундаас эрдмийн зэрэг цолтой 8, Монгол улсын гавьяат 5 төрсэн байна. Түүнчлэн хүүхэд нэг бүрийн хөгжил төлөвшөлт анхааран сургалтын чанарыг нэмэгдүүлэх, багшийг чадваржуулах, аймаг улсын чанартай олимпиад тэмцээн зохион байгуулах, боловсролын чанарын шинжилгээний бодлогыг орон нутагт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг төрийн их үнэлж Монгол улсын гавьяат багшаар шагнасан юм а. Жамсарнжав багш Монгол улсын их сургуулийн завхан салбар сургуулийн анхны гавьяат багш боллоо.